Их нарийн тусламж үйлчлэгээ сайжруулах зорилгоор нэгдсэн эмнэлгийн төрөг тасагт 149 сая төгрөгийн үнэ бүхий 16 нийт төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлт өглөө. Тоног төхөөрөмжөд жирэмсэн үед болон төрөх явцад ургийн зүрхний цогцлыг хянагч монитор 10 ширхгийг төрөг тасагт, эмэг нарийн тасагт СИПАП аппарат 2 ширхэг, нирааны шарлалт хэмжигч аппарат 2, тарианы автомат 5 шахуурга, дуслын автомат шахуурга 5, New Pump аппарат 1 ширхгийг олгожээ. Нарийн тусламж үйлчлэгийн нийт шаардлагатайгаа тоног төхөөрөмжийг аймаг орон нутгийн санхүүжилтээр хөрөнгө оруулалтаар шийдэж гардуулж өгч байгаад бид бүхэн баяртай байна. Тэгээд яг энэ тоног төхөөрөмж бол яг ажлын байран дээр шаардлагатай бид бүгдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгтэй хүнд өвчтөй болон дутуу бага жинтэй төрсэн яриануудад үйлчлэгээ явуулахад нийт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүд маань хүлээж ирлээ. Дутуу төрсэн болон одоо уушгины хөгжил дутуу төрсэн хүнд төрсэн амьслын дутагдaltaй яриануудад яг төрөх өрөөнд анхны сэхэн амьдралтыг хийхэд уушгийг одоо тэлж өгөх үйлчлэгээтэй ийм өндөр эмчилгээний үр дүнтэй арга байгаа. Тэгээ Neopap эмчилгээгээр хүүхдийн уушгийг тэлсний дараа хүүхдийн сургалтын эмчилгээг хийвэл бас илүү үр дүн нэмэгдсэн гэсэн олон улсын судалгаа байдаг. Тэгээ энэ тоног төхөөрөмж маань өмнө нь яг Монгол улсад бол нэлээд олон жилийн өмнөөс давлгаа шатлын эмнэлгүүд болон бусад аймагуудад бол байдаг. За манай аймагт бол одоо төрөлт ихтэй, дутуу няраа насваралт ихтэй хэрнээсээ энэ аппарат тоног төхөөрөмж маань байдаггүй байсан. Тэгээд бид бүхэн энийг одоо төсөл хөтөлбөртөө тусгаад ийм ач холбогдолтой аппарат юм аа гэдээ одоо бас танилцуулаад энэ аппарат маань хүрэлцэн ирж байгаад бид нар бас баяртай байна. Хууль аймгийн хэмжээнд ерөөсө 5 ширхэг ургийн монитор буюу ургийн китэгээ ажилладаг байсан. Төрж байгаа ээж болгонд ерөөд бол сүүлийн 3 сарын хугацаанд бол ургийн китэгээ буюу монитороор ургийг хянаж явдаг байгаа. За тэгээд энэ фетал монитор буюу ургийн китэгээ монитороор манай Дархуул аймагт бол 5 ширхэг байсан. Өнөөдөр бол ингээд 10 ширхгийг нэмэгдэж ирж байна. Энэ маань угаасаа одоо төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн. За тэгээд 32-7 хоногтойгоос дээш бүх ээжүүдэд ерөөд бол 7 хоногт нэг удаа эсвэл эрсдэлтэй юм уу бичлэг эргэлзээтэй гарсан бол өдөр болгон бичүүлэх ёстой. Тэгэхээр ерөөд бол одоо сүүлийн үед одоо манай жирэмсэн хяналт дээр нэг манай хүлээ авах дээр нэг ерөөсөө ингээд 2хан монитор дээр ээж нар маань ээжлээд очер дугаар үсээд энэ дээр айгүйх бухимдалтай байдаг гэсэн. Тэгээ одоо ийм китэгээ шийдээд өгчөж байгаа учраас ерөөд бол одоо очер дугаар хүлээгэл гэдэг юм байхгүй болох хаа л гэж бодож байна. Аймгийн төрөг тасаг жилдээ 1900-аас 2000 их төрдөг судалгаа бий. Зөвхөн Дархуул аймаг бус төвийн бүсийн аймгийн иргэд дээрх тоон үзүүлэлтэнд багтдаг. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь өдөр тутамд ашигладаг. Ачаалал бууруулах, их нарийн хүртээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.